Сайн байцгаана уу? Бүгд өглөөний минь төргий. Голомт Capital үн цаасны компаниас бэлтгэн хүргэдэг маркет апдейтийн 53 дахь дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр өнөөдрийн дугаараар бид ерөнхийдөө Америкийн хөрөнгийн зах зээлийн гол индексүүдийн хөдөлгөөн, салбаруудын гүйцэтгэл ер нь яг юу болоод байна? Америк болон Ираны хооронд үргэлжилж байгаа геополитикийн нөхцөл байдал. За үүнээс гадна холбооны нөөцийн шинэ дарга Кевин Warsh-ийн ер нь бодлогын хандлага, мөн технологийн салбар дотор яагаад семикондуктор буюу багц дамжуулагчийн салбарууд ерөнхийдөө дараалсан уналттай байгаад байна гэдгийг дэлгэрэнгүй ярилцуулна. За тэгэхээр Америкийн гол индексүүдийн гүйцэтгэлийн хувьд бол 3 дугаар улирлын эхний ярилцааны өдрүүдэд буюу өчигдөр, урчигдөр ерөнхийдөө холимог хөдөлгөөнтэйгээр хаагдсан байдалтай байгаа. За тэгэхээр 7 сарын 1-ний байдлаар бол Dow Jones индекс бараг өөрчлөлтгүй буюу 0.3% уналттай хаагдсан бол S&P 500 индекс 0.22%-аар харин технологийн компаниуд давмгайлдаг Nasdaq индекс бол 0.61%-аар тус буураад байсан. Харин өчигдрийн байдлаар зах зээлийн дур зэрэг ерөнхийдөө өөрчлөгдөд Dow Jones 114%-аар өсөж 52,901-д буюу шинэ рекорд ерөнхийдөө тогтоогод байгаа. Үүнд хамгийн том нөлөө үзүүлсэн зүйл нь бол өчигдөр орой 7 цагийн үед зарлагдсан Америкийн хөдөлмөрийн зах зээлийн тайлан байсан ба. За тэгэхээр энэ тайлан дээр ямар үр дүн танилцуулагдсан бэ гэхээр 6 сард Америк ердөө 57 мянган шинэ ажлын байр нэмсэн буюу зах зээлийн хүлээлт болох 110 мянгаас бол хавьгүй доогуур гарсан байгаа. За өөрөөр хэлбэл эдийн засаг баг зэрэг саарч эхэлж байна гэсэн тохиол гарсан бөгөөд энэ нь холбооны нөөцийн сан ойрын хугацаанд бодлогын хүүгээ дахин өсөх магадлалыг буурууллаа гэсэн хүлээлтийг бий болгоод байгаа. Тэгвэл харин 5 дугаар сарын байдлаар болохоор дахин засварлаж гаргасан тайлангаар бол 129 мянган ажлын байр шинээр нэмэгдсэн гэжснээс бол энэ 6 дугаар сарын үзүүлэлт бол бицэнгуй бага үзүүлэлт болж буюу эдийн засгийн идэвхжил буурж байна. Ерөөдөө цаашдаа инфляцч тэр ер нь хүмүүсийн худалдаа авалт бага байх юм байна гэсэн хүлээлтийг бол бий болгоод байгаа. За тэгвэл гэхдээ нөгөө талд бол Nasdaq индекс дахин уналттай хаагдсан буюу 2 дугаар хасцснаас хойш 2 дахь өдрийн харилцаагаар дахин уналттай хаагдсан байгаа. За тэгэхээр энэ дундаа салбаруудын гүйцэтгэлийг аваад үзэх юм бол өсөлттэй хаагдсан салбаруудын хувьд бол уржигдрийн байдлаар 7 сарын 1-ний байдлаар буюу ердөө ийм дүр зураг ажиглагдаад байгаа. Харц дамжуулагчийн салбарын компаниудын ердөө хугацааны ханш уналттай хаагдсан байгаа. Харин софтвер буюу програм хангамж тэгээд санхүүгийн болон бусад илүү тогтвортой салбарууд өсөлттэй хаагдсан байдалтай байгаа. Харин өнөөдрийн хувьд бол өчигдөр өсөлттэй 8% өсөлттэй хаагдсан байсан Meta компанийн хувьд бол богино хугацааны ашиг хэрэгжүүлсэн байх боломжтойгоор бага зэргийн уналтыг бол үзүүлсэн байгаа. Тэгээд үүнээс гадна санхүүгийн салбар 0.80%, 81% өсөлттэй, мөн эрүүл мэндийн салбар бол бага зэргийн өсөлттэй хаагдсан байгаа нь хөрөнгө оруулагчид одоо илүү тогтвортой уламжлалт салбарууд руу хөрөнгөө босох хуваарилж байна гэсэн дүр зураг ажиглагдаад байна. Тэгэхээр энэ дундаа бол үргэлжлээд байгаа хамгийн их дарамтад ороод байгаа технологийн салбар бол нийтдээ 169%-аар буурсан бөгөөд яг чип үйлдвэрлэгч компаниудын дараалсан sell off-уудын үр дүнд бол хамгийн том нөлөө үзүүлсэн байгаа. Тэгвэл энэ дундаа сүүлийн 7 хоногийн гүйцэтгэлийг хараад үзэх юм бол яг энэ дүр зураг бол тодорхой ажиглагдаад байгаа. Хөрөнгө оруулагчдын зүгээс AI-тэй холбоотойгоор тэр өсөлтийг хөтөж байсан хардвер салбарын компаниуд буюу чип үйлдвэрлэгч, харц дамжуулагч үйлдвэрлэгч компаниуд бол илүү уналттай ер нь энэ өсөлтөөс ашиг хэрэгжүүлж гарч байгаа дүр зураг ажиглагдж байгаа бол сая хэлсэнчлэн илүү уламжлалт зах зээл, уламжлалт салбарын бөгөөд яг програм хангамж софтверуудыг хөгжүүлдэг компаниудын хязгаар бол илүү анхаарлын төвд орж эхлээд байна гэж харагдаж байгаа. Тэгэхээр энэчнээс юуг дүгнж болох вэ гэхээр яг энэ AI-тэй холбоотой, AI-ийн өсөлттэй холбоотой
энэ хөгжил яг бүрэн хаагдаагүй, бүрэн дуусаагүй, pullback хийгдээгүй, харин энэ AI экосистем доторх хөрөнгө дахин хуваарлал дүр зураг ажиллаж байгаа буюу илүү хардвер хэсгээс софтвер хэсэг рүү хөрөнгө шилжүүлэлт бид хийж эхэлж байна гэсэн дүр зураг маш том харагдаад байна. За тэгвэл эдгээр хөдөлгөөнүүдэд бас нөлөөлж байгаа 2 сараас хойш үргэлжлэж байгаа Америк, Ираны геополитикийн нөхцөл байдал яг юу болоод байгаа юм бэ? Ямар үр дүн төрээд байгаа юм? Цаашдаа яахаар байгаа гэдэг талаар бол ярихад бол 7 сарын 1-нд бол сая Катарын Доха хотод Америк болон Ираны төлөөлөгчид шууд бус хэлэлцээ хийсэн буюу хоорондоо огт уулзалгүйгээр яг бүс нутгийн төлөөлөгч зуучлагчдаар дамжуулаад харилцсан байгаа даа. Тэгэхээр энэ удаагийн уулзалтын гол зорилго нь бол Ормузын хоолойг дамжих тээврийн дайны өмнөх нөхцөл байдалд хүрэх буюу хэвийн болгох мөн Ираны талын тэдгээрийн зарцаасан хөрөнгийн асуудлыг хилцэх байсан байгаа даа. Тэгэхээр яг сүүлийн мэдээллээр бол энэ талаар ямар нэгэн ноцтой эсвэл нэг ноцтой илүү дэвшилттэй ахиц гараагүй байгаад байгаа хэдий ч хоёр тал дипломат сувгаа ерөөдөө нээлттэй үлдээгээд дараагийн уулзалтыг 7 сарын 9-ний дараа үргэлжлүүлэх хэрэг болсон байгаа даа. Тэгэхээр зах зээл бол энэ мэдээллийг харьцангуй эргээр хүлээж авч байгаа. Учир нь Дональд Трамп Ирантай дахин том хэмжээний цэргийн мөргөлдөө эхлэх магадлал бага байна гэж мэдгдсэн бөгөөд үүний дараа газрын тосны өмнө сүүлийн хэдэн сарын доод түвшиндээ бол хүрсэн байгаа даа. Тэгэхээр энэ ерөнхийдөө тогтвортой байдлаас хамаарат зах зээл дээр бол инфляц дахин хурдсах эрсдлийг бол бууруулж байна гэсэн эмчилгээг бол үзүүлээд байна гэж харж байгаа. За тэгвэл хоёрдугаар асуудлын хувьд бол Улбаны нөөцийн сангийн шин дарга Кевин Warsh бол Түркиад улсад болсон Европын төв банкны форум дээр бол олон улс дахь анхны мэдээлэл хийгээд байгаа. Тэгэхээр Кевин Warsh-ийн өнөөдрийн ерөөдөө хандлага яг зах зээл дээр хүлээгдэж байсан илүү сул мөнгөний бодлого явуулах гэсэн хүлээлт бол байгаад байсан. Гэсэн хэдий ч ерөөдөө ажлаа хүлээж авснаасаа хойш бол зах зээл дээр илүү hawkish буюу том мөнгөний бодлого баримтлах ерөнхийдөө тустай байгаад байна гэсэн ерөнхийдөө хүлээлтийг бол үүсгээд байгаа. За тэгэхээр үүнтэй холбогдуулаад яг энэ уулзалт дээр яг юу мэдээлсэн бэ гэхээр инфляцийн түвшин бол бүрэн хяналтанд орсон гэж үзэхэд хэрхэн эрт байна. Цаашдаа дахиад төв банкны зүгээс инфляцийн таргет түвшнийг бол 2% дээр бол том байрнаа. Энийг бол өөрчлөхгүй гэсэн мэдээллүүдийг бол хийгээд байна. Тэгэхээр энийг бол зах зээл ойрын хугацаанд бодлогын хөвг бууруулах эсвэл мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлэхийг бол хилээж байсан хэдий ч Washington зүгээс бол энэ дээр бол маш болгоомжтой буюу хатуу байр суурийг бол баримталж байна гэж харагдаж байгаа. За гэхдээ өчигдрийн гарсан хөдөлмөрийн зах зээлийн сул тайлан бол ерөөдөө Улбаны нөөцийн сан бол энэ жилдээ бол үг бол өсөхгүй харин илүү тогтвортой байх магадaltaй гэж үзээд байгаа. Тэгэхээр яг эндээс харах юм бол Улбаны нөөцийн сан бол ойрын хугацаанд мөнгөний зөөлөн бодлого руу бол яарахгүй инфляцийг бол таргет түвшин рүүгээ бол буцааж оруулах хүртэл илүү төвчээртэй, илүү хүлээцтэй хатуу байр суурийг бол барих төлөвтэй байна гэж харж байна. За тэгэхээр дараагийн зүйл бол сүүлийн 10 дахь өдрөөс хойш ажиглагдаад байгаа яг энэ технологийн компаниуд дундаа илүү хардвер буюу чип үйлдвэрлэгч, хагас дамжуулагч үйлдвэрлэгч компаниудын хавцаа бол ямар хөө байдалтай байна гэхээр илүү консолидейт байдалтай буюу ямар нэгэн дэшээ доошо хөдөлгөөн, огцон хөдөлгөөн байхгүй илүү баруун тийш гэж хэлсэн хөдөлгөөнт байгаад байгаа. Тэгэхээр энэ дундаас бол харах юм бол өчигдрийн арилжаагаар SanDisk бол 14%-аар буурсан. Western Digital Corporate бол бараг 10%-аар буурсан байгаа. Хамгийн сүүлд тайлангаа танилцуулсан Micron компанийн хувьд бол 975 буюу
549%-аар бол буурсан иймэрхүүс нийт компаниудын нийт салбарын нийт зах зээлийн хувьд бол илүү sell off өндөртэй өдрүүд бол өнгөрсөн байгаа даа. Тэгэхээр энд хамгийн чухал зүйл нь бол ерөөдөө энэ компаниудын энэ хувьцааны уналт нь бол компанийн суурь үзүүлэлт болон зах зээл дээр гарсан муу мэдээлэлтэй бол холбоотой биш байгаа даа. Жишээ нь Micron компанийн хувьд бол өнгөрсөн 7 хоногт маш сайн тайлангийн үзүүлэлтийг бол танилцуулсан байгаа даа. За тэгэхээр ер нь зах зээл дээр бол хөрөнгө оруулагчид өмнөх өсөлтөөс буюу 2026 он болснээс хойш өртсөн өсөлтөөс гарч ирсэн ашгаа бол хэрэгжүүлэх үйл явц бол явж байна гэж харагдаад байна. Тэгэхээр бос дамжуулагч компаниудын хувьд бол 26 оны эхний хагасд AI-тай холбоотой энэ бүүмийн ачаар бол маш огцом өссөн байгаа даа. За тэгэхээр жишээ нь энэ дээр дуртахад бол хагас дамжуулагчийн салбарын индекс бол энэ он гарснаас хойш бараг 73% өсөлтийг бол үзүүлээд байгаа. Тиймээс ерөөдөө энэ valuation өндөр буюу үнэлгээ хит өндөр болсон гэж үзсэн хөрөнгө оруулагчид бол энэ чипийн стокуудаасаа бол мөнгө гаргаж эхлэв байна гэж боддог. За тэгвэл энэ гаргасан хөрөнгүүд цаашаа шилжээд байна. Яг дараагийн энэ AI-ийн өсөлтөөс хамаарсан дараагийн өсөлтийг барьж авах боломжтой компаниудын хувьд аль компаниуд ямар салбарын компаниуд байна гэхээр софтверийн компаниуд байгаа. За тэгэхээр тэр дундаа бол том тоглогчдуудын хувьд бол Microsoft, ServiceNow, тэгээ Google-ийн Alphabet гэх мэт энэ компаниудын хувьд бол дараагийн анхаарлын төв болох боломжтой буюу зах зээл бол AI дэд бүтцээс одоо илүү програм хангамж тал руугаа шилжих үр зураг ажиглаад байна гэж харж байгаа. За тэгэхээр энэ софтвер компаниудын хувьд бол ямар компаниуд байж болох вэ гэхээр Nebius компани, Meta, CoreWeave, Oracle, Alphabet, Amazon, ServiceNow гэх мэт компаниуд байгаа. Тэгэхээр энэ дундаас хамгийн онцлог сүүл гарсан мэдээлэлтэй компанийн хувьд бол Meta компани байгаа. За тэгэхээр Bloomberg-ийн мэдээлснээр бол Meta компани өөрийн барьсан асар том дата центрүүдийг бол дата центрүүдээс гарсан илүүдэл хүчин чадлаа ашиглан cloud бизнес эхлүүлэхээр төлөвлөж байгаа гэдгийг мэдэгдээд байгаа. Өөрөөр хэлбэл Meta компани зөвхөн Facebook, Instagram рекламны компани биш. Одоо илүү Amazon-ы AWS, Microsoft-ийн Azure, Google-ийн Cloud-тай шууд өрсөлдөх шинэ бизнес модель руу орж байна гэж харж болохоор байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулагчид бол энэ мэдээллийг эргээр хүлээж авч хүржигдрийн арилжаагаар бол компани хувьцаа бол ойролцоогоор 9% орчмоор бол өссөн байгаа. Тэгэхээр Meta компанийн хувьд бол нэгдүгээр улирлын тайлангаа танилцуулсны дараа бол огцом уналтыг үзүүлсэн байгаа. Тэгэхээр тухайн үед юу болсон бэ гэхээр компани зүгээс бол өөрсдийн энэ AI-тай холбоотой дэд бүтцийн капексээ бол 125-аас 145 тэрбум долларын капекс гаргана гэж бол мэдэгдээд байсан байна. Тэгэхээр зах зээл дээр энэ мэдээллийг бол хит өндөр байна гэж үзээд тухайн үед бол нэг хугацааны ханшуул тэрийн арилжаагаар 9%, за ойролцоогоор 10% орчмоор бол унжсэн байна. За тэгэхээр одоо бол компани зүгээс зах зээл энэ их хөрөнгө оруулалт гаргасан тэр дэд бүтцээ илүү орлого олох боломжтой буюу revenue generating asset болох тэр эхлэлээ тавиад байна гэж хараад байгаа. За мөн одоо нэгдэх өдөр буюу 7 сарын 7-ны өдөр бол SpaceX Nasdaq индекст албан ёсоор орох гэж байгаа. Тэгэхээр үүнтэй холбогдуулаад ерөнхийдөө компани хувьцааг бол өсөх хүлээлттэй өснө гэж ерөнхийдөө хараад байгаа. Тэгэхээр их шалтгаан нь юу вэ гэхээр Nasdaq индексийг дагдаг сангууд буюу 3Q тэтгэврийн сангууд мөн яг энэ Nasdaq индексийг дагдаг ETF-үүдээс шалтгаалan ерөнхийдөө ойролцоогоор 4 тэрбумаас дээш долларын хөрөнгө бол орж ирэх хүлээлттэй байгаа учраас нэгд өдрийн арилжаагаар магадгүй хоёр дахь өдрийн арилжаагаар ч юм илүү өсөлттэй байх болов гэсэн хүлээлтийг бол үүсгэж байгаа. За тэгэхээр өнөөдөр ярьсан энэ мэдээллүүдийг дүгнээд үзэх юм бол нэгдүгээрт AI-тай холбоотой хөгжил бол сулраагүй. Харин хөрөнгө оруулагчдад
хагас дамжуулагчийн компаниудаас ашиг хэрэгжүүлэлт орж эхэлсэн байна. Харин хоёрдугаарт зах зээл энэ гаргасан хөрөнгүүдээ AI-ийн хардверээс илүү софтвер буюу програм хангамжууд руу шилжүүлэх ерөөдөө үр зураг ажиглагдаад эхэлсэн байгаа. Харин гуравдугаарт бол Kevin Walsh-ийн 7 сарын 1-ний мэдээлэлээс бол харахад холбооны нөөцийн сан бол ойрын хугацаанд хүү бууруулах тал руу яарахгүй гэсэн тохиог бол өгöd байгаа. За тэгэхээр харин Америк болон Ираны хувьд бол хэлцээ бол маш удаашралтай байгаа ч гэсэн газрын тосны зах зээл дээрх геополитикийн эрсдэл бол өмнөх саруудаас цэцэнгуй бага зэрэг нэмжиж эхэлсэн байгаа. За тэгэхээр өнөөдрийн хувьд бол Америкийн Independence Day буюу тусгаар тогтнолын баярын өдөртэй холбоотойгоор маркет хаалттай байхаар байгаа. За тэгэхээр та бүхэн сая ярьсан зах зээлтэй холбоотой мэдээллүүдийг илүү цаг тухайд нь хүсэж явах юм бол манай Viber group нэг дээрээ. За энэ үрээд өнөөдрийн маркет апдейтэд дуусгая. Дараа 7 хоногт дахин уулзцгаая. Баярлалаа баяртай.